Зохиолыг бичсэн Нямарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очир. Удам 2 дугаар бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Зохиолыг бичсэн Нямарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очир. Удам 2 дугаар бүлэг. Онгон их хайрхан бээр оюун номин дээлэн сольж өвч шар хэвнэг юугаан аль хэдийнэ нөмөрчээ. Шөндөөн буусан цагаан хяруу өглөө нарнаар шүүдэртэж шар магнаг хэвнэгийг нь мөнгөн саа мэт чимэн. Хайрхны баруун аманд байх ганц бор гэрийн гадна нэгэн хүмүүн зогсоод уулс хийгээд ургах наран луга дээжийг өргөж сүслэн залбирсаар зогсох нь дэжид ажээ. Тэр бээр "Ивэлт их хайрхан минь өршөө. Илчид алтан наран минь болгоо" хэмээн дуулдаг төдий шивнээд их хайрхны орой өд гар сарвчилж ширтэн. Тэр нилээд удаан тэн зогссноо уртаар санаа алдаад гэр өдөөгөн орлоо. Түүнийг гэртэн ороход тогоотой сүг самарч зогссон Метага "Ижи минь та цайгаан уу? Охин нь ингээд хоньныхон араас мордъё" гэсээр Метаг ухтав. Дэжид "Иш охин минь өөрөө цай ундаан уугаад мордохгүй дээ. Энэ хідэн хонь хаачвал гэж ус руу орж байна вүлээ" хэмээгээд хоймрон байх явган ширээний зүүнд гарч бохирн суулаа. Метаг чимээгүйхэн инэмсгэлсээр сүүгэн самарна. Түүний чихнээ өвгөн аавынх нь урлаж өгсөн загсан хээтэй жижиг алтан аймаг зүйлттэй байхаж. Метаг "Ижи, би хонион усалж хайрхан уд гаргачаад эргээд ирье. Та битгий аргал түнгээд явчаарай" гэд аанал инэмсэглэв. Дэжид тэгтэн охин руугаан хошуу дэвсэж уруулаан цурваагоод чимээгүйхнээр толгойд өглөө. Наран дөнгөж жаргаж авах үед ганц морьтой хүн айдуухан гэлдрүүлсээр цорвын цохионы арууд явж орчхов. Унсан морин багахгүй богшоосноос үзвэл тэр их л холоос яваа нэгэн болох нээлт. Угтаа энэ хүнийг жагдал гэх бөгөөд сайн уян хааны ард ажээ. Тэр алдуул хэдэн ат хайсаар 10 гаруй хоног явсны эцэст энэ хурч ирэв. Ам нь баггүй цангасан жагдал жаргаж буй наран сөргөө нүд гэлбэж сарвчилсаар гэлдэрнэ. Тэн явтал ганц боргэр харагдаж таарав. "Гэл ингэж нэг айлын бороо харах гэж" хэмээн амандаа шивнсэн жагдал эрэхгүй яарах мэт болж морион баггаан давраад шогшууллаа. Тэр айлын гадна хэдхэн хар ямаа хэвтгэс өөр мал хуй гэх зүйл байсангүй. Тэрч бүхэл морь торгоож уях ганцын төдий шонч үзэгдсэнгүй. Гэсэн ч жагдал гэрийн гадна очиод "Нохороо" гэвэл гэрээс мөн л ямархан чанар гарсангүй. "Эзэнгүй айл бололт. Юутаач ороод голоо норгоё байц" хэмээн бодсон жагдал морион тушаж орхичход уг хар гэр өдөө шуудхан явж орлоо. Гэрт нэн харанхуй ажээ. Нүдэ багхан дасгаад харвал гэрийн зүүнд буурал үсэн сэгсэлсэн бөгтгөр хар эмгэн өөдөөс нь цоо ширтээд сууж байхажээ. Жагдал түүнийг харж хоолой засаад "Та сайхан намарчж байна уу?" гэж их л айдуухнаар мэндэллээ. Эмгэн тэгтэн нэг л айгүй инэмсгэлсээр толгой дохиод "Өөдөө айлуу өөдөөсөө" гэхэн тэр. Жагдал гэрийн баруунд гарч газарт завлан суулаа. Гэтэл түүний араас "Чи хэм бэ? Хаанаас хаа хурж явна?" гэх сонгогдсон эр хүний дуу чихэн дээр нь шахам сонсогдох нь тэрэ.
Жагдал цочсон доон арайтай л босоод хараачихсангүй эргэж харвал өөртөө нь үе болов уу гэмээр нэгэн эр гүн хар нүдэрэн цоргих адил ширтсээр сууж байх нь харагдлаа. Жагдал сая орж ирээд энэ нэрийг хараагүйдэн тун ихээр гайхав. Тэр биеэн барьж Анайл инээмсэглэхийг хичээгээд би сайн оюун хааны дайчвангийн албат Жагдал гэгч хүн хэдэн тэмээ алдаад энэ хүртэл явлаа. Эрэлдэм нь сураг таарахгүй мөнгөн жил явна да. Хэмээлээ. Энэ үед өнөөх сэгсгэр үстэй эмгэн хар модон тагштай харцаа барьсаар дэрэгдэн зогсож байв. Жагдал мөнлөг энтийн ил байдал цочих мэт болоод цайг хоёр гардаж авлаа. Эмгэн тэгт нь өнөөх л айгүй байдлаар инээмсэглээд гэрэнхээ зүүнд очиж суув. Харин ардан суух залуу ир дахиад үг дуугарсангүй. Ам хатаад харангатаж алдан явсан Жагдал тагштай харцааг ухаангүй залглав. Эмгэний барьсан харцаа ёстой л шүд хаг ташим хүйтэн байх нь нэн таатай. Жагдал цайг уугаад эмгэн өөд аяга дахин сар байлаа. Үүнийг нь харсан эмгэнч өмнөө байх домбыг барьсаар сэвхийтэл босоод ирэв. Цөвтөр хідэн адуу тууж явсан хижээлэр нэгэн зүгт хараа тогтоогоод морины амыг татав. Үгүй эн чин юун ганцмар байдаг үлээ. Тэр ин амандаа шивэнсээр хармаг тармаг харган дунд хөдлөхгүй зогсох ганц бүгэ морийг нүд онилгож ширтэн. Тэгснэн эмээл хазаартай байх юм. Тушаад орхисон юм дгүү. Гүй бас энэ ёрын газар заагац яадаг хэрэг вэ? Нар хараахан жаргаагүй байна. Очоод үздэг хэрэг үү? Манай нутгийн хүн лав ингэж явахгүй дээ. Гээд ганц морь өөд хэсэг харснаа өмнөдөө байх цорвын цохио өөд харж бодол боллоо. Тэр хэсэг бодлогошроод их л шийдсэн мэт морион гуйдаж ганц бүгэ морины зүг хатрав. Тэр төдөлгүй моринд хурж очлоо. Морь жуваа эмгний шатсан гэрийн буйрны хажууханд тушаатай байхаач. Үүнийг харсан хижээлэр морины амыг татаад их л сэжгэлсэн байртай орчныг ажин. Гэвч үзэгдэх хүний бараа байсангүй. Ямар ёрвэ? Би ер нь нэг л дэми юм хийгээд явна да. Гэж бодсон хижээлэр жаргаж буй нар өөд нэгэнтээ хараад шуудхан л морины амыг эргүүлв. Тэр дахиад эргэж харсангүй тэр чигтэн адууныхаа хойноос довтлоо. Цон хідэн хойноон хотлууч хэвтүүлсэн мядаг эмээлийг нь авсан номхон борморон хөтөлж явсаар хэсэгхэн хөмөгт оруулж чөдөрлөөд гэр өдөөгөн эргэв. Түүний багхан бор гэр өөрөөс нь даруй хол сахалт хэрд байх үлээ. Мядаг гартан барьсан хазаарынхаа жолоог засаж ивгсээр явна. Гэтэл тэртэй холд нэгэн хүн хашгирах чимээ сонсогдхон тэр. Мядаг давхын зогсож чимээ чагналаа. Баруунтай нь байх гэрсэн уулын чигээс угдуун сонсогдох ажээ. Яалтчгүй л эр хүн хашгирах мэт дуун тодор сонсогдно. Мядаг яадаг вүлээ? Унаа морноос унж интсэн хүн биш байгаа та. Бүрий болж байдаг. Хэмээн бодсоор дуу гарах зүгт эргэлцсэн байртай ширтсээр. Гэтэл өнөөх бүгдхэн хашгирах дуу гэнэт тодорч мядга хэмээн бархирхан тэр. Хөөрхий бүсгүй энэ удаад давхын цочиж өөрийн ирэхгүй нуруугаар нь хүд дагаад ирэхэн тэр. Мядаг шуудхан л гэр өдөөгөн гүйлээ. Гэвч өнөөх дуу нэрээр нь дуудаж бархирсан хэвээр. Тэр эсхийн үдэн сөхмөгцөн твхийтэл хараагаад босго давв. Тогоон дээр борцтой шул буцалгаж суусан их нь охиныхон эл байдлыг хараад гайхсан бас санаан зовинсан харцаар чимээгүй ширтэн. Мядаг үүдэндээ зогсож хэсэг амсгаагаан дараад шуудхан л гэрийн баруунд гарч суулаа. Тэр дуурах гэсэн ч нэг л чадсангүй. Энэ үед түүний их дэжид "Охин минь ээ, чи яав зүгээр үү? Наад царай чинь нэг л биш. Юмнаас айж цочвоо." Гэсэр өвдгөн тулсаар босч ирэв. Мядаг мөн л дуурч чадсангүй. Ирүү ам нь дагжиж дээд доод шүднүүдийн хаврын тагшин. Дэжид охиныхон дэргэд ирж суугаад алгаараа тухыг нь зөөлөн илбэв. Тэгснэн маш ихээр цочиж гараан арагш татлаа. Охиных нь дух нь цэлмэс мэт байх бөгөөд хүйтэн хөлсөн сувдран бунжигнэж байхаач.
Яадаг вүлээ? Миний охин би энэ барагтай байна шүү дээ. Хэмээн дуу алдсан дэжид ухсхийн босоод буцалж байсан тогоотой шөлнөөс жижиг бор тагшинд яаруухан хийж мядгийн өмнө суув. Миний охин халуун шөл оччих. Тэгээд дулаан хучаад хэвт. Ижин сүүгэн хөөрүүлчихье. Гэт шивнсээр хаягтай шөлөн мядагт байрав. Охин чимээгүйхэн толгой дохиод шөлийг нэг амсгаагаар уучхан тэр. Дэжид дахиад л дуу алдав. Наадах чинь халуун гэм. Охин минь. Мядаг буцлам халуун шөлийг ажиггүй уучгаад өгдөөгүй чичирсээр баруун орон дээрээ хэвтэв. Дэжид яахаа мэдгүй хийдимэл охиноо ширтэж аман өмөлдсөн орсон. Сарны саруул шөнийн намун хоёр тунчиг сайхан хосолжээ. Гэрсэн хэмээх багхан цувраа уулын оройг бариад ганц бүгэ морьтон яаралгүйхэн гэлдрүүлэн. Тэр тийм гэлдрэх мөртөн хэмээж үе голынхон дуугаар бархирхаж. Энэ бол орой хэрд цорвын цохооны хойдтой айлд бууж шүд хаг ташим хүйтэн хар цайгаар амны цангааг тайлаад мордсон жагдал ажээ. Тэрээр амьгүй мэт толгой гудайлхан гэлдрэх бөгөөд хаа нэг тийм хашгирсаар явна. Ингэх бүртэн түүний унсан цагаан хонгор морь давхын цочиж хөхмахан чичрэх бөлгөө. Гэхдээ хонгор морь гэрсэн хэмээх багхан уулын зүүн хажуу руу огтхонч буухгүй байв. Гагц баруун хажуу руу хар зөнгөөрөө буух гэвч жагдал зүүн рүү буухыг хичээх мэт байх бөгөөд ин хаашаач бууж чадахгүй уулын оройд эргэж буцсаар гэлтрэн байлаа. Ингэх дор тэнгэр зүүнтэйгээс эхлээд манхан цайж эхлэхэн тэр. Өглөө эртлэн болсон дэжид цөөн хідэн хонион онгон хайрхны бэлд өгсөчхөд эргэж яарсаар гэртэн орж ирэв. Харин охин мядаг нь баруун орон дээрээ дөнгөж босч суугаад байхаж. Дэжид хөгшин орж ирмэгцэн охиныхон өмнө очиж суугаад. Миний охин би энэ яаж байна? Яаж орхив доо? Гэсээр толгойг нь зөөлөн илбэж духан дээр нь удаанаар үнэрлэлээ. Охины царай баг зэрэг цонхгор байхч урд шөнөг шиг биш болоод баггүй сайхан тавирчээ. Мядаг тэгт нь айдуухан инээмсэглээд. Ижээ би аавыгаа зүүдлээд миний охин нэрэн солих юм шүүгээд духан дээр минь зөндөө удаан үнэрлсэн хэмэв. Дэжид чимээгүйхнэр охиноо үнсчгээд хэсэг зуур бодолд автлаа. Нэрээ соль гэлээ гинэ. Мо өвгөн минь бид хоёрыг анхаарсаар л байх бололтой. Охин минь золоор гайгүй байна. Жалхай ламтанд бараалхаад ирдэг юм билүү дээ. Гэж хормхон бодсон дэжид. Миний охин өнөөдөртөө гэрээс гаралгүй өнж. Ижийн бор мориороо шогшоод жалхай ламтнад хүрээд ирье. Гэвэ. Мядаг дуугүй л толгой дохиод хөгшин ихэнхэн буурал шанхыг зөөлнөр илбэв. Морь янцхах дуунаар жагдал нүдэ нээлээ. Тэр эзэнгүй хээр уулын оройд хэвтэж байхаж. Харин түүний номхон хонгор морь нь түүнээс холгүйхэн газарт эмээл газартайгаан идэж харагдана. Түүний хам хатаад эгээл харангадаж өгөх мэт болсон байх бөгөөд хоолой орчим нь хөндөрлөж тэсхүүе бэрх болсон байв. Би чинь яахаараа энд байдаг вүлээ? Ер нь хаана ирчих нь энэ вэ? Жагдал ийм бодсоор газраас бослоо. Хамаг бие нь буларч хөдлөхөж тун хэцүү болжээ. Тэр морион барьж аваад үзвэл усан хулган болтлон хөлөрсөн байхаагаад шавар хөлс нь арцааж хатсан байх нь харагдана. Мо морион бүр богшоож орхичээ. Гүй би яахаараа энэ уулын оройд хэвтэж байдаг вүлээ? Гэж бодсоор мориндон аажуухан мордов. Тэгмэгцэн жагдал гэрсэн уулын зүүн хажуу руу яарадгүйхэн гэлдрүүллээ. Тэртээ дор уулын хошуу үзүрт ганц бургэр харагдахад тийш морины жолоог залав. Өвгөн ламтан жалхай гэрийн хоймроо суугаад эрг шившиж судар дэлгэн байна. Харин түүний өмнөтэй газарт дэжид хөгшин суугаад алга хавсран байхажээ. Тэрээр ламтныг ширтэж үг хүлээсээр суун. Жалхай ламтан эрг татсаар нэлээд удаан суусны хойно дэжид өөд нухацтайхан хараад.
За дэжид мэн. Угаас охины нэрийг сойлох нь зөв хэмээн бууж байна. Урд өмнө л нэхэл эргээд байхаач. За тэр яах вэ? Нэг базаасангүй өнгөрч. Охины нэрийг солиод эр хүмэт хувцаслаж явбал буруугүй санаж. Хэмээснэн багхан бодолд автав. Тэгэх зуурт дэжид. Тийм учиртай юмсан уу? Одоо яадгийн бэлээ? Нэрийг нь та болгоо багш минь. Харин өдий том болсон охиныг яахан эр хүмэд хувцаслах вэлээ? Гэж их л сандран хэллээ. Жалхаа. За яах вэ? Юутайч нэрийг нь сольж орих. Гэснэн эрх татаж хэсэг болоод Цэрэн гэдэг нэр хайрлая. Хойшид мядаг гэж буудуудаарай. Дээл хувцасны хувьд яах вэ? Ингээд гайгүй би. Хэмээснэн алга хавсарч залбирлаа. Мядгийн бие дэрдэж сэтгэл санаа нь бас чиг амгалан болжээ. Тэр үс гизгэн янзалж сайхан самнаад модон дэлгэжтэй ааруул барьсаар гэрээс гарав. Нар тосгуулж гэрийн дээвэрт ааруулаан тавиад мядаг баруун өмнө зүгт хараа талбиж хэсэг зогсов. Гэр үүдэн чиглээд ганц бүгэ морьтой хүн ирж явах нь харагдав. Манайд зорж ирэх хүн үгүй те. Явуулын хүн болов. Хэмээн бодсон мядаг нохоо хорхоор зэхэж гаднаа зогссоор хүлээлээ. Уг хүн ч удаж төдсөнгүй. Морины уяа болох ганц цацтай шон дээр ирж буулаа. Одоо үзвэл энэ хүн жагдал байхаач. Тэр морин уяад гэр үүд эргэв. За сайхан намарчж байна уу? Жагдал ийм мэд мэдчихэд гэрийн үүдээр явж орлоо. Мядаг харин араас нь оров. Аяншиж ядарсан нь нэн их уруу лам нь омголтож хагарсан нүдийг нь тойроод багхан хөхрөө үүссэн залуу эрийг мядаг их л анхааралтай ажиг зууран цай идэ зэхэн. Тэр харваас өлсөж сангасан гэж туйлгүй үзэгдэн. Мядаг жагдлын өмнө явган ширээ тавиад багхан агар хувинтай тараг тавгтай өрм ааруул тэргүүтнийг дөхөөлөв. Жагдал үг дуугүй л хүйтэн тарагнаас айганд хийж том томор балгаад хахаж цацсан залгилахаач. Мядаг мөн л дуугүй багхан бишүргсэн мэт ширтсээр суун. Тийм байтал том модон тагшаар гурвантай тарг уусан жагдал гэнэт царай бараалгаад таг болчихон тэр. Мядаг санаа зовнсон байртай ширтсээр. Гэтэл жагдал аяга ширээнд тавиад цээжин тушаанаа гарын алгаар багхан илээд хэд хүчтэй хогоолов. Үүнийг нь харсан мядаг "Гүй та зүгээр үү? Би тэн барагтай байна уу?" гэж зөөлөн асуулаа. Гэсэн ч жагдал дуугарсангүй. Хэсэг сууснаа угсгэж босоод гэрээс гарлаа. Мядагч мөн араас нь дагалдаж нохоо хорхоор гарав. Жагдал бараг л гүйх шахам явсаар гэрийн зүүн рүү багхан холдоод газарт сөхөрч унав. Тэр учир зүггүй хий огуулсаар байх бөгөөд мядаг охин яахаа мэдэхгүй сандарсаар түүнийг ширтэж гэринхээ гадна зогсон. Гэтэл жагдлын амнаас хар хүрэн нөж мэт зүйл уусан тарагтай нь холилдон гарч газарт пил хийтэл унхан тэр. Жагдал саялныг уртаар амьсгал авах мэт болж өөрийн ирэхгүй нүдэнд дүүрсэн нулимсыг дээлийнхэн ханцуугаар зөөлн шудраад мядаг өөд харлаа. Цээж дотор нь тунчиг сайхан онгойсон мэт болжээ. Мядаг жагдал хоёул хэнхэн нь багхан тавьширсан байх бөгөөд охины хийсэн борцтой халуун шүлийг оочлоод жагдлын магнад хар хөлсөн бур зайжээ. Харин мядаг өнөөхөл янзаараа гэрийн зүүнд чимээгүйхэн суун. Тийм байтал жагдал шулуун ууж дуусгаад мядаг өөд хандаж "Гэлалаа дүүмэн. Би ч холын хүн ангаж ядраад энэ би багхан чилээр гисэн бололтой" хэмээлээ. Энэ үед гаднаас дэжид хөгшин орж ирэх нь тэрэ. Тэр орж ирмэгцэн жагдлыг их л гайхсаар нүдээр гүйлгэж хараад охин руугаан асуух байртай харц чулуудав. Наран барууна хазаахын хэрд хэсэгхэн адуу хөөсөн хоёр морьтон тоос хатааж довтлогсоор ихэлсний захууд гарч ирэв. Тэдний нэг болох наяа тэртет харагдах хідэн гэрийн хар буйрөөд хараад царайгаан бараалгав. Инхвид түүний чихнэн "Жоваг гэртээ юутай итэн хайлуулж орих.
гэсэн найдан баяны дуун сонсогдох мэт болов. Харин энэ үед хамт явсан залуу ир Наягийн дэргэд ирээд харж буй зүгт нь нүд чилээж ямар нэгэн зүйлийг олж харах гэсэн мэт байна. Тэгснэн "Наяха, та юу харав вэ?" Гэхдээ Ная хэдэн хар буйроод заагаад "Хоёулаа тэндээс холхон зөрж өнгөрөх юм шүү." Хэмээснэн морио зөөлөн давирч адууныхаа хойноос шогшуулав. Залуу ир хэсэг гайхах мэт болсон ч юм дуугарсангүй Наягийн араас шогшлоо. "Иш хүмүн тэр холоос тэмээ хааж явна гэх. Энэ зүүн рүү элсүүд үзвэл яадаг бол?" Дэжид ин хилээд жагдлыг их л өрөвцсөн байртай ширтэв. Жагдал тэгтэн малгаагаан түрхэн авч толгоогоон элбээд "Хил сураг дуулгах хүн таарсангүй л явна да. Урд өдөр энүүхэн баруун урдтай байх хар цохооны хойд талд ганц гэр байхаар нь буусъя. Уг нь миний үеийн бололтой нэг ир байна билээ." Гэд цааш ярих гэтэл Дэжид яриаг нь таслаж орхихон тэр. Дэжид "Чи хар цохоо гэж ямар юм ярьчихв? Тэнд айл байх учиргүй юмсан." гэв. Мэдэг Дэжид хоёул BBC-ийн зүг хараад жагдлаас үг хүлээж ширтэцгэн. Жагдалч мөн урд өдрийн явдлыг бодоод багхан эгүүцэх мэт болов. Тэрээр их охин хоёрыг ээлжилж харснаа "Үгүй энэ баруун урд дээгүүр давбал ганц хар цохоо байна үлээ. Түүний хойд хонхорт нэг айл байсан шүү дээ. Тэнд нэг эмгэн залуу ир хоёр" гэд цааш ярих гэтэл Дэжид "За хүмүн чи одоо нарны байгаад мордож үз. Тэнд айл байх учиргүй. Ингээд хүмүн энэ зүүнтэй гараад аман булаг гэж би. Андашгүй өөр задгаа ус ойрмогхон үгүй. Тэнд хүрээд жалхай ламтных гээд сураглаад буугаарай. Угаас элс орох хүнд зам дагуу юм. Хөгшин би сайн санаад хэлж байгаа юм шүү хүүхэн." хэмэв. Жагдал чимээгүй толгой догсноос өөр зүйлийг хэлж чадсангүй. Тэр мордохоор зэглээ. Ная залуу ирийн хамт явсаар наран жаргаж явах үед аман булгийн эхөөд орж ирэв. Тэд тууж явсан адуугаан орхиод шуудхан л жалхай ламтны гэрийн гадна хурж уян дээр буулаа. "За Ная, мэнд сайн явна уу да? Үзээгүй хүү дагуулж явах чана." Жалхай ламтан ин хилээд эрхэн эргүүлж инэмсэглэв. Ная тэгтэн хөд хөхөрч дэрэгдэн суух залуу ирүүд хараад "Мэнд сайн л явна ах минь. Энэ хүүг элбэг гэдэг Сэцэн хааны хүн. Бид хоёул нилээд их яваад ирэв шүү." хэмэв. Өвгөн лам жалхай өнөөхөл айдуу байдлыг алдахгүй инэмсэглээд "Тэгэж таарах нь. Бүрлээж найдантай ирээд явснаас хойш огт үзэгдээгүй хүн. Аймаг алгасч адуу хөөгөөд л яваа би." гэв. Ная чимээгүйхэн инэмсэглэн "Яахав хаягаан хадарч харснаа авч явсангүй те. Ядарсанд буян санаж, задарсан нэгнээс нь зовчуулж л явна. Хожмын өдөр үүрх ял ирэх бол инээс хийгээд л тосон то." хэмээлээ. Энэ үед гэрийн гаднаас жагдал орж ирхэн тэр орж ирмэгцээл амар мэд мэдээд гэрийн баруунд гарч Ная элбэг нарын доохн хавьд суув. Харин саяхан инээмсэглэж суусан жалхай ламтан жагдлыг хармагцаан царай нь хувьс хийгээд явчихан тэр шуудхан л "За хүмүн, чи чинь хаанхын юун хүн ямар хэрэгээр явна да?" гэж аймуутайхан асуув. Жагдал үүнд нь багхан гайхах мэт болоод "Би сайн оюун хааны хүн хэдэн тэмээний эрэлд хатаад явж байна. Гэхдээ таныг зорьсон өөр бас учир бий." гэснэн царай барааж чимээгүй болоод доош тонгойлоо. Энэ үед хариу бүрийн нөмөрч тохиожээ. Гэрт байгсад бүгдээр доош тонгойж чимээгүй суусаар байх жагдлыг гайхах мэт ширтэн. Гэтэл жагдал толгоогоо огцон мөргөлөө. Түүний хоёр нүд нь тасанаатай байхаж. Үүнийг харсан өвгөн ламтан Ная өөд хандаж "Алив та хоёр наадхан бариад аваарай.
гэж аяархан шивнэлээ. Ная гайхсаар жалхаа ламтан өөд харав. Харин жагдал уг дуугүй угсгэж босоод үүд рүү зүгэллээ. Ингмэгцэн элбэг шалмагхан босоод жагдлын араас бариад авхан тэр. Гэвч хүчирсэнгүй. Бүснээсээ атгсан залуу эрийг юм чинэж тоолгүй ховгчирсэн жагдал гэрийн босго давж гадагш гараад явчихав. Үүнийг харсан Ная угсгийн босч тэдний араас гарлаа. Өвгөн ламтан харин нэгэнтээ алга хавсарч залбираад уншлаг номон уянгалуулан эхлүүлв. Ная гэрээс гармагцсан жагдлын араас зүгдсэн элбэгт хүч нэмж жагдлын өмнөөс нь тулаад тас тврээд авав. Гэвч тэр дэндүү хүчтэй байхажээ. Ийм байсанд хязаалан үхрийн хаагаар нь хамж тврээд дарчдаг Ная маш ихээр гайхав. Харин жагдал өөрөөсөө зүгдсэн хоёр хүнтэй тэмцэлдэхгүй боловч уяа шун өөд зүтгэсээр байлаа. Ная барьцаан тавьж нэг уртаар амьсгаа аваад жагдлын хоёр хөлөөр давхар хаман өргөөд газар дунгаад авав. Тэгснэн элбэгт хандаж "Алуу, аргамч сур аваад ир" хэмээн чангаар хашгирлаа. Хэдэн хором өнгөрчээ. Ная элбэг хоёул арайхийн хамжин байж жагдлыг хүлж баглаад ламтны гэрийн үүдэнд хайчхав. Хоёр нүд нь тасайнаатай жагдал хоолоогоо хэржигнүүлж "Мэтага. хэмээн шивнэн. Хоёр эр хөлсөн арчсаар жалхаа ламтны гэрөөд орлоо. Өвгөн ламтны дуун улмаа бүр чангарч уншлаг номон үргэлжлүүлсээр байхажээ. Охин минь наашэрт. Дэжид ийн хилээд охиныхоо зүг хоёр гараан сонгов. Мядаг ихэнхэн өмнө очоод өвдөг бохирн суув. Ингэхтэн дэжид тоон өдөө нэгэнтээ хараад "Жалхаа ламтан хариу бүрийн нөмрөх үед нэрийг нь солиорой гэсэн юм. Айляв." Гэснэн охиныхоо хоёр хацраас татаж өөртөө ойртуулаад зүүн чихэнд нь "Цэрэн хэмээн гурвантай шивнэлээ. Үүний хойно тэрээр "Миний охин хойшид хуучин нэрэн огтоос мартах юм шүү" гэвэ. Мядаг охин чимээгүйхнээр толгойд охин. Жалхаа ламын гэрийн үүдэнд хүлэгтэй хэвтэх жагдал "Мэдга" хэмээн голынхоо дуугаар бархирсаар. Харин энэ үед өвгөн лам уншлаг номон түрхэн зогсоожээ. Төвний хар хөлсөн цовж маш ихээр ядарсан байх бөгөөд Ная элбэг хоёр руу арай хийж зохион өргөн харав. Ная тэгтэн "Жалхааха та яаж байна? Битэн барагтай байна уу?" хэмээн аяархан асуулаа. Жалхаа үл ялэг толгоос эксрээд "Би гэмгүй. Харин энэ хүүгийн бид шүглсэн адыг дийлэхгүй дэг шүү. Дүү минь чи морд. Би чамд нэг хүнийг зааж явуулъя. Чи бараг мэдэх үсттэй." Гэснэн элбэгөөд хараад "Харин наад хүүгээ надад хань болгоод орхичих" хэмээн арай ядаж шивнэлээ. Ная үг дуугүй толгой дохиод "За ах минь, би тэгэхээр хэнийг залж ирэх хэрэгвэ? Далай гүний хүрээ орох болж таарвуу. Та надад шалуухан хэлж үз" хэмээн шавдууллаа. Өвгөн ламтан Наягийн өдөөс нухацтайхан үл ялэгхэн инээмсэглэв. Саран өдлөөд тунчиг удаагүй боловч орчны байдал бүхэн нүднээ илхэн ажээ. Ная орог халуун морныхон гүйнхэр хатраагаар очманарч чулуу бутартал дэргүүлж явна. Тэр тэн явсаар найдан баяны шатсан буйртай ойрмогхон зөрж таарав. Ная "Үгүй яхаараа үүгээр ороод ирдэг билээ. Зам жаахан хазаасан л баймаар" гэснэн газарт гурвантай нулимчгаад морины жолоог баг зэрэг даялахаар заллаа. Тэр хар багаасаа л хээрээр гэр хийж шилд хүртэл тангараг тавьж явсан ч багхан сүжигтэй нэгэн билээ. Тэмдээч 20 наснаас эхлээд өдий 40 гартал жалхаа ламтантай ах トゥ хэмээлцэж зам мөрөөн даатгасаар яваа нэгэн.
Ная найдан баяны буурийг тойрохоор зам багахан хазаагаад төдийл удаагүй явв. Гэтэл орог халиу морин чихэн хулмайлгаад нэг л биш болоод ирхэн тэр. Ная морин зөөлөн давираад явдлыг нь баг зэрэг сааруулв. Гэтэл араас нь ямар нэгэн зүйл дагаад байх мэт болоод нуруу нь өөрийн ирэхгүй хүйт дагаад иржээ. Ная хайж ухнаар эргэж харлаа. Юм үзэгдсэнгүй. Харин яг энэ мөчөд түүний чихнэн аргил сайхан хоолоогоор уртын дуу дуулах нь сонсогдов. Тэр дуун холгүй мэт ажээ. Ная өөрийн ирэхгүй морины амыг татаж зогслоо. Тэгснэн царай бараалгаж. Квенчин бүүзэгт. Гэд мориндон ташуур өгч довтолгов. Шалзат баахан шаргаараа шамдын говийг туулаарай. Салаа эвэртэй ооныгон чархтуулалгүй намнаарай хөө. Гэж дуулах эл эрдүү хоол өнгөрсөн 100 гэрээрэн шатаж өөд болсон найдан баяных мөн болохыг Ная баттай таньжээ. Тэрээр дууг сонсохгүй хичээж орог халиу морины хурдаар зогсолтгүй довтлохсоор. Сэрэн миний охин сэрээрээ. Энэ дуудах ихэнхээ дуунаар охин сэрэв. Өндөгөд харвал өөрийг нь саяхан дуудаж сэрээсэн ижийн дэрэгдэн байсангүй. Охин гайхсаар гэр доторхон тойруулж харав. Хөгшин ижийн гертэн огт байсангүй. Тэр хайжуухан босоод үүд рүү алхах зураан. Ижи та хаана байна вэ? Гэж зөөлөн шивнэн. Ямархан ч хариу дуулдсангүй. Охин гэрээсээ гарч орчноо сайтархарлаа. Гэтэл тэртээ зүүнээс нэг явган хүн айсуу үзэгдхэн тэр. Хөгшин ижигээ болов гэж сансан цэрэн охин эрэгч хүмүүнийг хүлээх байдалтай гэрийнхээ үүдэнд зогсон. Гэтэл тэр хүн маш чангаар мядга хэмээн хашгирхан тэр. Түүний хоолоо эгээл төмөр чулуу хавирах мэт ажээ. Хөөрхий охин цочсондоо чихээ дарсаар доош сууж орхив. Гэтэл өнөөх хүн тэр дороон зогсчихв. Өөрөөс нь холгүй ихтэл үүдэн хомрын хэрд ирээд таг зогсчээ. Дэгснэн ийш тийш шинжлэх мэт хэсэг байснаа огцом хажуу тийш эргээд мядга гэж хашгирсаар алсархан тэрэ. Охин саял нэг бүтэн амьсгаа авав. Өөрийг нь дуудагч тэр хүн нэг л эвгүй татхунсаар цааш алхах аж. Гэхдээ тэр хүний царай нэг л таньдаг хүн шиг харагдасныг охин дотроо эргцүүлсээр суун. Энэ мөчөд түүний хажуугаас миний охин сэрээрээ одоо сэр гихтун зөөлнөр сонсогдов. Тэр нүдэ нээлээ. Саяны бүхэн зүүд байсан гэдгийг охин ухав. Түүний их дэжид дэрэгдэн суучихсан тухайг нь зөөлнөр илбээд. Хардаараа юу та? Хайлын өндийгөд хүүтэн юм залгилчих. Гэсэр аягтай хүүтэн сүү барьж суухаач. Цэрэн охин өндийж сүүг уугаад аанайл бодол болов. Тэр хүн хэн байв? Их л харсан хүнд. Охин энэ шивнэн. Жалхай ламтны гэрийн зүүн хаяанд шунжин муухай орилсон жагдал үүр цайсны хойно саял нэг чимээгүй болжээ. Түүнийг сахиж суусаар эцэстэн бараг залхах шахаад байсан элбгийн нүд өөрийн ирэхгүй анилдан. Харин жагдал хүлэгтэй хэвээр ухаангүй хурхирсаар унтах аж. Элбэг өвгөн ламууд харлаа. Ламтан жалхаа урд оройн суусан чигтэн нүдэ анаад амандаан майн тарин шивнсээр суух нь их л ядарсан мэт үзэгдэн. Элбэг зөөлнөр хоолой засаад. Ламтан гэж аяархан дуудав. Өвгөн жалхаа сая нэг нүдэ нээж элбэгөд харлаа. Элбэг дэрэгдэн хэвтэх жагдал руу заагаад. Одоо энийг яах вэ ламтан? Гэвэл жалхай лама. Тэгээд орхиухэн сэрвэл хүлгийг нь суллаж орхино. Гэснэн хомроо байх бурхан өдөө харж нэгэнтээ залбирлаа. Өглөө наран ургахтай зэрэгцээд Батхан харихны баруун бэлээс 2 морьтон хөдөлжээ. Дэд явсаар элсэн манхныг эмжин урсах нарийн голоор хөндлөн гарав. Энэ хоёр хүний нэг нь жалхай ламтны зараал болж яваа сайн ир Ная байх бол нөгөө нь жалхай ламтны заллаг дагуу очихоор яваа Түшэт ханы гүртэн төмөр гихч ажээ. Дэд урулдаан багхан живэр сахалтай нүд хурц би чирэг эл залуу ир хурдан хэр морныхоо нуруунд жишрүүлдэсхийн суугаад бодол болж явна. Үнэн дээр Наягийн хувьд гүртэн төмөр хэмээх нэрийг
Бишгүйдээ нэгдүүлж явснаас анхудаа нүүр тулж уулзалтсан нь энэ болох билээ. Тэд зуузаа холбож дөрөв харшуулсаар ярилцтал хатруулж явна. Тэн явтал төмөр Ная өөд нухацтайхан хараад морины амыг татаж явдал саалаа. Тэгснэн аха таны нөгөө яриад байсан газар зам зуурт таарах бол хоёул нэг дайраад гарах уу та хэмэв. Ная үнийг нь сонсмогцсон эхэндээ угсангүй. Тэгснэн гинэт нэгийг санав бололтой толгой дохиод уухаас чи чухамдаан найдан баяны шатсан буурийг хилээд баг шиг. Гэхүйд нь төмөр чимээгүйхнээр толгой дохилоо. Жагдал нүдэ нээлээ. Хамаг бие нь урд өдрийн адил янгинан байх бөгөөд хар сураар хөдөлж чадахгүй болтол баглуулснаа дөнгөж мэдэв. Тэр арайхийн толгой өргөж гэр доторхыг тойруулж харав. Урд орой ирсэн жалхаа ламынд байх бөгөөд дэрэгдэн залуу ир элбэг завилж суугаад зүрмэглэх аястай байхаач. Харин өвгөн ламтан үзэгдсэнгүй. Жагдал сонготж ядарсан хоолоогоор "Ой, хүү намайг суллаатгаач ээ" гэж арайхийн хэллээ. Элбэг аажуухнаар толгой өргөж түүн рүү харав. Тэгснэн чи чинь юу н яадаг хүн байна гэсэр өндөв. Элбэг босоод жагдлын хүлгийг тайлж байх зур гаднаас жалхаа ламтан орж ирж таарав. Тэр чимээгүйхнээр хоймортон суугаад жагдал элбэг нарыг айжна. Тэгснэн жагдлын хүлгийг тайлж дуусмагц. "За хүмэн, бийтэн ямар байна? Овоо хүн төрхөн олоошив. Өөдөөсөө" хэмээлээ. Жагдал арай хийж босоод бадарч чинэрсэн гар хөлөн базалсаар гэрийн баруунд гарч суулаа. Жалхаа "Цаавн дуугаад бие тэнхрүүлээд ав. Өнөө хүн ирэх учиртай. Учир нь олдохгүй" гэд жагдлаас ямар нэгэн зүйлийг олж харах гэсэн мэт улмаач нухацтайгаар ширтэн. Жагдалд харин хариу үг хэлэх тэнхэлж байсангүй. Хийдэмэл толгой дохих аятав. Найдан баяны шатсан гэрийн буурин дээр гүртэн төмөр Ная хоёул яг ирж таарлаа. Ная их л эвгүйцэх байртайгаар төмөрлөө үе харсаар чимээгүй байхаач. Төмөрч мөн дуугарсангүй. Морины амыг татаж зогсмогцсон энэ тэрийг хэсэг хараад шуудхан мориноосоо бууж Наяад сулбууран өгөв. Ная мөн дуугарсангүй. Төмрийн хурдан хэрийг хөтлөөд мориноосоо буулгүй зогсон. Харин төмөр шатаж харалсан гурван буурийг хэсэг харж зогссон. Голын том гэрийн буурны хойд талд очоод завлаад суучхан тэр. Төмөр нүдэн анлаа. Ная түүнийг нүд салгалгүй амьсгаа дарж ширтсээр. Тийм байсаар хэдэн хором өнгөрөв. Гэтэл Наягийн орг халиу морь чихэн хулмайлгаж хамраан дуурахсаар харагшаа багхан зуларчхан тэрэ. Ная морио тогтоохыг хичээж зөөлнөр хай хэмээгээд жолоогоон суллаана. Харин төмрийн хээр морь чихэн хайчилсаар энэ тэрийг ширтэж ажиггүй зогсох ажээ. Энэ мөчөд гинтэл өдрийн наран үгүй болж өвч харанхуй нөмрөөд авхан тэр. Ная эл байдлыг хараад үнэндээ л итгэж чадсангүй. Тогтож ядах мориноосоо үсрэг шахан буугаад эргэн тойрноо тэр бүхэл тэнгэр өөдөөж харав. Үнэхээр гүн харанхуй ноёлжээ. Саяхан л зулаа шатаам төөнөж байсан багуудын наран тэртээд бүрхэг шөнийн саран мэт ёлтой байна. Ная сахиус минь гэж амандан зөөлөн шивнээд морин шанатан барьж тогтоов. Харин төмрийн зүг харвал түүний биеэс галуулан гэрэл дүрлцэн байх мэт үзэгдэв. Ная чимээгүйхнээр залбирлаа. Гэтэл төмрийг тойроод босоо хүний хэрийн хилэн харахгүй эрчилж эхлэх нь тэр. Ная баргал амьсгал авахаа мартчих шиг тэр зүгт ширтэн. Тэдгээр хуй салхи мэт хар зүйлс гүртэн төмрийг нар буруу тойрж эргэлцээр эцэст нь бүгд нийлж нэгэн цул болоод төмрийг нөмрөөд авах нь тэр. Ная баггүй сандарч дашууран чангахан атгалаа. Гэсэн ч тэр яах, юу хийхийг үнэндээ л мэдсэнгүй. Хийдэмэл сандарч зогсон. Төмрийн бие одоо үзэгдэхгүй болжээ. Түүний сууж байсан газарт гурван алд хэрийн өндөрт гэрийн буурны чинээ том харахгүй эрчлэн эргэлцээр байхажээ. Ная алга хавсран залбирлаа. Гэтэл тэрхүү харахгүй зүгээс
Нүд сохлом хурц гэрэл гялбалцаж хүмүүн бусын элдв хоолой ам тавих мэт бархиралцаар Наягийн нүд юу ч үзэхгүй болж орхихон тэр. Ная өөрийн ирэхгүй сөхрөн унжээ. Түүний хоёр чих дөнгөн нь шуугаж хурц гэрэлд гялбсан нүдний нухархаагаар хатгуулах мэт болно. Тэр чихэн дарсаар доош тонгойв. Хэдэн хором өнгөрлөө. Ная тэн суусан хэвээр. Ная ха одоо гэмгүй. Төмрийн эл дуунаар Ная нүдэн арай хийж нэв. Нүд нь харахад тэсгүйе бэрх болжээ. Гагцхүү буцаад өдөр болсныг л тэр ирэхгүй анзаарав. Төмөр түүнийг сугдаж түшсээр босголоо. Ная гялбаж өвдөх нүдэн гэрэлд дасахыг хичээж анивчсаар. За дүүм нь юу гэж боловдоо. Чи өөрөө мэндүү гэмтэж сэвтээгүй биз? Хэмээн санаа зовнсон байртайгаар өгүүлэн. Гүртэн төмөр тэгтэн чимээгүйхэн инээмсэглэж толгой дохиод. Гэмгүй дээ ах минь. Таны нүд харин багахгүй гэмтэг бололтой. За хоёулаа мордъё. Хэмээвэ. Намрын налгар өдөр нэгэнтээ шовтарч наран баруун хойноо тонгойжээ. Жалхаа ламтны хоёр боргэрийн гадна Ная төмөр хоёул ирж дөрөө мултлав. Элбэг тэднийг тоссоор уяа өөд алхна. Дэгснэн хар самбайгаар нүдэ боосон Наяг хараад их л сандрах мэт болж алхаагаан түргэсгэв. Тэр шуудхан очмогцоон. Наяха, та яагав вэ? Наад нүд чинь? Гэхүйд Ная. Зүйдтэй зүйл бишээ дөөмөн. Өнөө гайхал хархуу би юу? Хэмэв. Тэд гурвал явсаар жалхаа өвгний гэрүүд явж орцгов. Гэрт ороход гэрийн баруунтай жагдал ухаангүй унтаж байхаач. Харин өвгөн ламтан жалхаа хоймрон сууж байсан нь гүртэн төмрийг хармагцаан аажуухан босч хүндэтгэл үзүүлээд баруун хоймор өөдөө суухыг найр тавин өрөв. Төмөр өвгөн ламтны хүсэл ёсоор болголоо. За төмөр минь, чи энэ унтаж байгаа хүүгнийг харна уу да? Өвгөн би бол хүчирж баарахгүй болж. Хэмээн хэлмэгцэн жалхаа ламтан төмрийн архантай байх жагдал өөд толгоогоор зангалаа. Төмөр харин эргэж жагдал руу харсангүй жалхаагийн өөдөөс ширтсэн хэвээр суугаад. Би тааварлаж суунаа жалхаагүй. Сая зам зуурт бас нэгэн газраар дайрч буугаад ирлээ. Эд бүгдээр нэгэн сэжимтэй аж. Гэснэн хэсэгхэн зуур бодол давтаад. Би ингээд мордъё доо. Та хэд харин энэ хүнийг орой бүрий болохоор явах мөрт нь явуулж орхиор. Хэмэв. Гэрт байгсад бүгдээр төмрийн эл үгийг сонсоод багхан цочих мэт болж бие биенээдээ харна. Хэсэг тийм байсны хойно өвгөн лам жалхаа чимээгүйхнээр толгой дохилоо. Саран тод сайхан мандсан саруулхан нэгэн шунаажээ. Онгон хайрхны ар хөвөөг дагсан зурвас нарийн хамар өөд гүртэн төмөр товлцтол алхуусаар гарч ирэв. Тэр хурдан хэр морныхон амийг татаж хэсэг зогсоод сая ирсэн зүг өөдөөгөө эргэж хараад. Одоо дөхөж байгаа вэ? Хэмээн амандаа шивэнлээ. Төмөр морноосоо буумагцаан тушиж орхиод нарийн хамрын оройд байх бэсэрхэн овооны дэргэд завлан суув. Тэр нэг их яараагүйч хэн нэгнийг хүлээх мэт ажээ. Намар цагийн сэрүүн салхи энгэр замыг нь зөөлөн элбэж төмөрт нэг л таатай. Тэм байтал зүүн хойд зүгээс морин туурай тачигнаж алсаас хэн нэгний үхэлдэх мэт хашгирах дуун ойрцоор сонсогдов. Төмөр үл ялэг инээмсэглээд нүдэн анлаа. Тэгснэн онгон хайрхан минь онс хоргион түрхэн суллаж болгоо. Өс санаж зэтгэр болсон тэр өөрөө ирж айсвэ. Өвгөн савдаг таны өмнө өвдөг бохируулсуу. Хэмээн шивнэв. Ингэхтэн зэрэгцээд их хайрхны оройд аянга цахилж өвч цагаан манан уулын оройгоос эхлээд хормой бэл рүү нүүж эхлэх нь тэрэ. Харин зүүн хойд зүгээс төтлөх адын дуун улам бүр тодорсоор төдхөн мядга би чамааг авахар ирлээ гэж хашгирах нь тодхон сонсогдох болов. Төмөр нүдэн анж чимээгүй суусаар. Харин түүнээс холгүй байх хурдан хээр морин хоёр чихийг хайчилж
хол ойрыг анирдан. Төмөр нүдэ нээлээ. Түүний догшин хоёр нүд нь улаан гал авалцах мэт асан гэрэлтэх ажээ. Тэр нэгэн чигт харсаар хөдлөлгүй суун. Баруун хойноос өөрлөн төтлөх нэгэн морьтон улам бүр ойртсоор. Тэр нь жагдлын морийг унсан найдан баяны бүрлээч хүү довчин байх бөгөөд мядгийн нэрийг дуудаж бархирсаар довтлогож явах үйлээ. Төмөр ажиггүй суусаар түүнийг ширтэн. Дэжид эмгэн тулганыхаа өмнө суугаад тосон дэнгийн бүдгхэн гэрлээр баримжаа хийж тэмээний ноосоор утас ярих ажээ. Тэр гэрийн баруунтай амгалан нойрсох охиноо харсаар үе үехэн урт гихчин санаа алдаж суух. Гэтэл цэрэн охин ааваа гэж хачгарсаар угсгээд босоод ирэхэн тэр. Дэжид охиныхон эл үйлдэл баггүй зочсон ч биеэн бариад "Яав миний охин хар дарвуу?" гэсээр суудлаасаа өндөв. Цэрэн охин харин ихэд айсан байх бөгөөд нүд нь гялалзаж талбүр тийш ширтсээр дэрэгдэн ирж суусан эхөөдөө саял нэг харц тогтоолоо. Тэгснэн "Ижи, давчин ирж явна. Миний өмнөх нэрээр дуудаад онгон хайрхны хараар ороосоор ойртож явна" гэж айж сандарсан хоолоогоор уйлах шахам шивнэв. Дэжид үг хэлэх гэсэн чи үнэндээ хэлэх үг олдсонгүй тул охиныхон толгоогоор тэврээд ингэртэй наалаа. Охин тосон дэн өөд нүд цавчилгүй ширтсээр бодолд автана. Тэр намайг дуудаад байсан хүн довчин байж зүүдэнд их танил байсан. Үгүй тэр үхсэн. Цэрэн ийм зовлонд бодолдоо ороогдож бачуурх мэт болсоор хөгшин ихийнхэн ингэрт нүрээ нааж чимээгүйхэн мэгшив. Дэжид охиныхон үсийг элбэж усгүйсэн нүдэн хоромхон шудраад "Миний охины нэр Цэрэн шүү дээ. Цэрэн" гэж аяархан хэлээд үсийг нь удаанаар үнэрлээ. Цаг бусаар үхээд ад болж үлдсэн довчин шуудхан онгон уулын зүүн амууд зүтгүүлнэ. Төмөр асан бадамлах нүдээр түүнийг хэсэг ширтснээ нүдэн анлаа. Яг энэ мөчөд жагдлын унаа морь босгох мэт ганцхан харайж төмрийн зүг эргээд давхичихан тэр. Түүнийг унагч хүмүүний царай нэг довчин болж нөгөө жагдал болж үзэгцээр нарийн хамар өдөө морины аясаар довтолгоно. Ингэхдээ мэдга химэн бархирсан хэвээр. Жагдлын морь зогсолтгүй давхсаар гүртэн төмрийн өмнө ирээд яг дороо нам зогсчихон тэр. Тэгмэгц довчингийн хий бид эзэмдүүлсэн жагдал унаа морьныхон толгой дээгүүр даваад тонгор цоглон унлаа. Төмөр нүдэ нээлээ. Түүний нүднээ залуу эр жагдлын бид шингэсэн үхээр бархирн дэвхцэж үзэгдэн. Харин төмөр баруун гартаан байх 5 баримын яргаа ташуурыг атгасаар жагдал өөд босч очлоо. Тэгснэн 100 гараар жагдлын мөрнөөс нь шүүрч аваад ар нуруу өөд нь тас гítэл ташуурдаж орхихон тэр. Ингэмэгцэн 100 гараан хүчтэйгээр арагш татаад хоёрынтой алхлаа. Одоо үзвэл жагдал газарт төрүүлгээ хараад ухаангүй хэвтэж байх бол гүртэн төмрийн 100 гарт тас багалзуурдуулсан довчин нэр түүхээр сарвалцсан тийчилж байхажээ. Төмөр ааж ухнаар эргээд онгон хайрхан зүг харж зогсов. Хайрхны оройгоос нүүлсэн цагаан манан одоо ойр сахалтын хэрд ирээд тогтжээ. Төмөр "Өстнийг өлмөд тань авчрав би. Хэрхийг савдаг та мэдтгүй" хэмээн чангаар хэллээ. Үүнээс төдөл удсангүй хөх гал маналцах цагаан манан дундаас тасхар морьтой нэгэн гарч ирээд хормын зуурт төмрийн өмнө довтолгон ирвэ. Тэр ирэгч хүмүүн төмрийн өмнө зогсох нь нэн сүрдэн маж. Тасхар азраг мэт морины нуруунд өвчхар хэвнэг хөдөрсөн цагаан сахалтай өвгөн хүн байх бөгөөд хөгтөлөөр дүрлзэн асах хоёр нүд нь довчинг хорсолтоогоор ширтэн. Төмөр гараан суллаж үхэрийг сул орхилоо. Өвгөн хормын зуурт угс хийж довчин шүүрч аваад эргээд довтолгов. Довчингийн ам тавих мэт бархирах дуун орчноор нэг царгиатаж хадана. Хар морьт савдаг цагаан манангийн наад захад хүрээд нэгэнтээ зогсоод эргэж харав. Төмөр үг дуугүй савдгийг ширтсээр. Савдаг огцом эргэж манан өөд ороод үзэгдэхгүй боллоо. Ёо би хаана вэ? Та хэм бэ? Жагдал энэ сандрах дуунаар гүртэн төмөр нүдэн анив. Жагдал угс гэж босоод цааш харж зогсох төмрийн араас айсан байртай харна.
Төмөр ааж уухнаар эргэж харав. Түүний нүд нь номхорч талбун төрхийг олжээ. Тэр айж мэгдсэн жагдал өөдөд өгөөд "Дөө минь чи одоо айх явдалгүй мориндоо морд. Хоёул нэг айлд очноо" гэмээлээ. Жагдал үнэндээ л юу болж өнгөрснийг ухсангүй. Хувь тавилангаан үл таних хэрд даатгахаар шийдэж сул зогссон морин цулбуурдаж авлаа. Харин энэ үед онгон уулыг өвч бүрхээд байсан цагаан манан ааж уухан шуугцаар оройн хэрдэн хурж байв. Гүртэн төмөр эргэж тэр зүгт нэгэнтээ хараад хурдан хэрийнхээ нуруунд сэвхийтэл мордхон тэрэ. Шөндөнд хэдийнэн өнгөрчээ. Цэрэн гинтэл нүдэ нээчгэв. Огтоос ажиггүй унтаж байсан тэр чухам яагаад энэ сэрснээ өөрөө ч үл ухна. Тооноор тусах сарны гэрэлд гэр доторх нь бүхэлдээ тодхон. Зүүн орноо 50 нойрсох хөгшин ижээ нь хааныг зөөлөн яргалахаас өөр анир энэ гэртвгүй. Бүсгүй хэсэгтийн хэвтээд өндөж суулаа. Яагаад ч юм гадаа гармаар л санагдаад байхаж. Цэрэн дээлээ нөмгөн нөмрөөд гадагшаа гарав. Чингэгтэн их л талбун 50 байх вүлээ. Түүнийг гэрээсээ гарахад өдөр адил саруулхан шөнө урин зөөлөн салхи хоёр өөдөөс нь таатаяа тосно. Цэрэн охин гэрийн өмнөд рүү хэсэг алхаад зогслоо. Гэтэл ойрмогхон газраас өндөр хар морьтой нэгэн хүн гинтэл гараад ирэхэн тэр. Охин түүнийг харсан чинь нэг л сэтгэл төвдсөнгүй. 50 хэвээр зогсон. Хар морьтон аажуухан алгасаар дэрэгдэн шахан иржээ. Одоо үзвэл тэр хүмүүний том хар морь толгойтой хангал бугын адил эвэртэй байх бөгөөд халуун амьсгалынхын тоогоор хөгтөөл хамар амнаас нь бөриглөн байхаж. Бүсгүй тэр гайхалтай амьтныг унаж яваа хүнийг нь анхааралтай ажиллаа. Хоёр нүд нь хөгтөөлөөр дүрлцэн ассан байхын дээр магнитан бас 1 мм үзэгдэх тэр хүмүүн яалтчгүй өвгөн эцэг сэмбэн байхаж. Охин өөрийн ирэхгүй л сөхөрч унлаа. Тэрээр эцэг минь гэхээс өөрийг хэлж чадсангүй. Халуун нулимс нь хар аяндаа л хацрыг нь эсгэж энгэртэн шингэн. Савдаг болсон өвгөн харин дуугарсангүй. Чимээгүүхнээр буугаад охиныхон өмнө ирж зогслоо. Хэсэг тийм болсны хойно савдаг өвгөн гараа айж уухан сунгаж охиныхоо зулайд хүрв. Өвгөн ярих биш үл ялэг хүрхрэх мэт чимээ гаргахаж. Охин бүхийч суусан хэвээр. Савдаг охиныхоо зулайд хүргэсэн гарыг айж уухан татаж нүүрнийх нь өмнө болгоод алгаан дэлгэв. Цэрэн гайхах мэт харсаар толгой өргөн. Өвгөн эцгийнх нь алган дээр эрхий хурууны өндгөн чинээ тод цагаан гэрэл эргэлдэн байхаж. Охин яахаа мэдэхгүй суусаар. Энэ мөчөд өвгөн зөөлнөөр хүрхрэв. Харин өнөөх гэрэл савдгийн алганаас ааж уухан дээш хөрсөөр нэгэн цэгт тогтмогцсон нүд ирмэх зуурт гялс хийгээд охины зулайд шингэх мэт уусан орхон тэрэ. Охин ажиггүй суусан хэвээр. Өвгөн савдаг мориндоо мордоод уул өдөө эргэжээ. Цэрэн охин эцэг минь хэмээн шивэнсээр дороон сууж үлдвэ. Гүртэн төмөр тэмээний эрэлчин жагдлыг дагуулсаар цорвын цохойны хойд тал руу орж ирэв. Жагдал айсан мэт ийш тийш харсаар л явна. Түүний хоёр өвдг нь өөрийн ирэхгүй чичирч ган дөрөөгөн үе үе хан хийлгэн дугаргах ажээ. Тэд явсаар жуваа эмгний умгар хараа овоохон барааг сайн нэг харлаа. Жагдал морины амыг татан зогсчээ. Төмөр дэгт нь эргэж хараад "Дөө минь одоо эмээх явдалгүй дээ. Энэ чиний буугаад мордсон айл мөн биз?" хэмээлээ. Жагдал чимээгүүхнэр толгой дохив. Төмөр чи хэрвээ өөрийгөө гэх бол надтай хамт ороод гарах учиртай юм. Дагаад яв. Гэснэн морой зөөлөн даврав. Хөөрхий жагдалд өөр ямархан сонголт байх вүлээ. Тэрээр гүртэн төмрийн араас чимээгүүхэн дагалдлаа. Тэд явсаар гэрт оров. Тэнд хинч байсангүй. Төмөр энэ тэрийг ажиглаж хэсэг зогссноо гэрийн хойморт гараад суучхан тэр. Жагдал мөн л түүнийг бараадаж хажууханд нь суулаа. Төмөр гартаа байх ташуурыг хараад хэсэг бодлогошрон. Тэгснэн хоолой засаад "За жуваа минь үхээдж талд орохгүй сүг болж тай чи. Надаас юунд нуугдана. Угаас тавилангаараа болох хойно би чамайг зовоох гэж ирсэнгүй. Энэ залуу хөвөнөөс хар савраан хумих.
Би чамтай өөр ял хэлэлцэхгүй хэмээлээ. Жагдал ганцаараа ярих мэд суух төмрийг гайхсаар ширтэн. Гэтэл гэрийн зүүн хойд хөндийгөөр эмгэгний урт сарл үстэй толгой ганцхан бултгас гээд цухойхон тэр. Энэ эмгэн яавч хүн биш гэдгийг жагдал сая л ухжээ. Учир нь эмгэгний өгөр толгой үнсэн сарл шорооноос цухойж үзэгдэн. Тэр эмгэгний толгой салгалж бунжигнан байсан нь төмөр өөд их л эвгүй хялан хараад. Зайлцгаа. Би над хүрээр чим яах юм? Над хэрэггүй. Аваад зайлаа. Хэмээн захирдсан саарл хоолоогоор чихний хингэрэг хагартал бархирлаа. Жагдал угсгийж чихэн дарав. Харин гүртэн төмөр ажиггүй хэрнэн хүйтэн инэмсэглээд газраас чимээгүйхэн бослоо. Жагдалч мөн угсгийж газраас өндөв. Тэр чулуухан л өөдрүү тэмүүлэн. Тэднийг жуваа эмгэгний өмхий оромжноос гарч ирэхэд үр баргал хаяарах дөхөж байв. Жагдал эргэж харж чадахгүй араасаа юмд хөөгцөн мэд явсаар арай хийж мориндоо мордов. Харин ингэхдээ огтын санаандгүйгээр эргээд харчихжээ. Өнөөх умгар хараа овоохоо ором үргүй алга болсон байхаач. Жагдал бүр таг хөшөж орхижээ. Ингмэгцэн төмөрөө. За дүүмэн, юуг нь харж саатав. Мордож үз. Гэснэн өнөөх л айдуу зангаараа хөд хөхрөв. Жагдал угсгийж мориндоо мордлоо. Наран ханын толгойд очсон ч цэрэн охин унтсаар байхаач. Дэжид нэг сэрэг гиснэн болоод охиныхон тухыг зөөлнөр үнэрлээ. Охины цасан цагаан хацарт нь улаан туяа татаад цаанаал нэг гэрэл гэгээтэй нэн амгалан харагдана. Ашгүй тийм охин минь. Ингиж нэг би сэтгэл амрах гэж. Дэжид энэ шивнсээр босч гэрээс гарав. Цөөн хідэн хонд нь онгон хайрхны зүүн билүүдөө хэдийнэ гарсан байхагаад таваараа идэж харагдана. Эмгэн хайрхан өөд харж хэсэг зогсоод алга хавсран залбирлаа. Гэтэл гэрийн хаяанаас нохоо нь бургаж зүүн өмнөдөөд цогиулсаар дөтлөв. Дэжид нохоо явсан зүгт харцаан тогтоолоо. Хоёр морьтон айсуу ажээ. Сүр бараатаагаар давхиж очсон нохоо нь хаа нэг хов хуцсаар хоёр морьтон дагаж шогших нь яаж зүгээр байх вдэ гэсэн шиг л харагдана. Гүртэн төмөр жагдал хоёул дэждийн бор гэрийн баруунтайг дүүргэн суужээ. Тэдний ард байх орон дээр цэрэн охин амгалан тайван нойрссон хэвээр. Харин дэжид цай идэ зэхэг зуран жагдлыг таньж ядан ширтэх аж. Тэгснэн гийчтэд цайд өхүүлээд "Хөөмэн чамайг нэг үдсэн л санагдах юм. Чухам юу илээд?" хэмээгээд тулганы өмнө очиж суулаа. Гүртэн төмөр тэгтэн "Энэ хүүг та таньна, танилгүй яахав. Гэхдээ одоо царвих хэрэггүй." Гэснэн эргэж ардаа унтах охин өөд хараад "За ихч минь болох ёстой бүхэн заяагараа болжээ. Танаа охин одоо алзахгүй. Та хойшод сэтгэл бүүж хилээгээр." хэмээхэн тэр. Дэжид үнэндээ гүртэн төмрийн үгийг төдийл гүйц тугсангүйч ерөөл хэлжээ хэмээн бодож алга хавсран залбирлаа. Засан зөөлөн малгайлсан тогтун сайхан өдөр ажээ. Үнгэн ловоз хулгавчилж үзүүрсгэн дээл өмссөн цэрэн охин уулын хэр дагаад унаа морныхон явдал аясаар таатайхан гэлдрүүлэн. Тэр хол ойрыг ширтэж цаанаал нэг сэтгэл тэнүүн байх мэт ажээ. Нутаг хошуу зудын хөлд нэрвэгдэж хүм малгүй туйлдан байх боловч дэжид цэрэн хоёул ажирсангүй. Онгон хайрхныхаа зүүн суганд орших өхөр чулууны өвлжөөндөө ажин түжин байцгаана. Харин цэрэнгийн хувьд өөрийгөө нэг л юр бус болоод байгааг итгэж ядан мэдэрсээр байхавэ. Тэрээр гэрийн гадна хэрэг гуаглаж шаацаа шагширсан ч утгыг нь ухаад байх болсноо лавтай таниад байв. Ин явтал морин багхан хулмалцаж ямар нэгэн зүйлийн зүг үе үехэн харах аж. Бүсгүй мориныхон амийг татаж зогсоод харлаа. Гэтэл тэртээ зүүнд харагдах гэрсэн уулын хажуу билээр ганц явхан хүн гүгшиг үзэгдэв. Тогтоод илүү сайн харлаа. Одоо харвал ганц цагаан үнэг цаснаас ялгагдаж ядан харагдах ажээ. Энэ зуурт бүсгүй толгой дээгүүр хар хэрэг эргэж эдэнтэй гуаглаад орхих нь тэр. Цэрэн охин түүнийг сонсож хэсэг болоод
Яалаа гинэ? Тэрэн гүйлээ гэв. Гэснээ нүдний хараг хурцлж гэрсэнгийн баруун бэлүүдөө дахин харав. Хэрэ үннийг өчсөн ажээ. Үс гизгэн сэгсэлсэн чөргөр хар эмгэн уулын хажуу бэлээр өксөж уруудан гүйсээр байх нь тод харагдлаа. Тэр эмгэнд өмссөн хувцас гэх зүйл бараг л байсангүй. Дээл бололтой тамтагнын тал бүрээс хэрцгэр хар биеийн үе цухалцсан байхаж. Цэрэн яагаад ч юм нэг их айсангүй. Бодол болох мэт болсоор өнөөх үзэрэн амтныг ширтэн. Эмгэн нүд ирмэх зууртал уулын оройд хурч нөгөө мэдгэдэл тэр дор ёроолт харагдан. Энэ чухам юу вэ? Би хэрхэх ёстой болж таарав. Ийм бодсон бүсгүй морио зөөлөн давраад онгон хайрхны хормой руу ааж уухан гэлдэрлээ. Эсрэг талын ууланд байх эмгэн саял нэг санаанд бүтэх мэт болж нэгэн дороон тогтож харагдан. Цэрэн харин эмгэнийг харж чимээгүйхэн гэлдэрсээр. Дадаа байх нохой юунд ч юм боргосоор байх тул дэжид гэрээсэн хэдэнтэй гарч харав. Түүнд юу ч үзэгдсэнгүй. Харин нохой нь зүүн зүгт хараад их л дөрөн хуцгаач. Дэжид чан нохой эргээ биш байгаа та. Мо охин минь зүүн рүү гарах учиргүй те. Гэж бодох зуурт нохоогоо нэг зандарч аваад эргэж гертэн орлоо. Энэ зуурт охин цэрэн явсаар гүн жалганы ирмэгт тулаад согсов. Харин жалганы эсрэг талд өнөөх үзлийн эмгэн жува өөрийн танигдах дүрээр зогсож байхажээ. Тэдний харц мөргөлдөөд хэдэн мөч өнгөрөв. Гэтэл эмгэн аюу миний охин над жалгаан гараад ир. Ичидэн хүрээд ир. Хэмээн хахир зэврүүн хоолоогоор шивнэхэн дээр. Цэрэн охины толгой дээгүүр хар хэрэг эргэлдэн ниссээр зогсолтгүй гуаглав. Жува эмгэнийг харж хэрээний гуаглахыг сонссоор зогсох цэрэн тэнгэр өөдөө өлийж хэрээг хараад. Битгий гинэ? Би угтан очиод үзчихмээр санагдах юм. Гэж амандан шивнэв. Яг энэхэн мөчөд цэрэн охины морь хэн нэгэнд цулбурдуулсан юм шиг л гэнэт эргээд угсгийхэн тэр. Охин гайхсаар харвал үнэхээр түүнийг хэн нэгэн цулбурдаж хөтлөөд онгон хайрхны зүг довтлогон байхажээ. Цэрэн айсангүй хэвээр. Харин бүрчихээр гайхаж унаа морийг нь хөтлөөд довтлох хүнийг таних гэж хичээн. Тэр хүн нэг л ёр биш зэрэглийн дунд байх мэт үзэгдэх бөгөөд осолтгүй л том хар морьтой харагдана. Цэрэн тэгж хармагцаан. Эцэг минь. Хэмээн зөөлөн шивнээд ааж ухнаар эргэж харлаа. Гүн жалганы цаа талд ганц цагаан үнэг гаслан гянах мэт орилсоор талбар тийш үсчин гүйх нь үзэгдэн. Наран уулсын баруунаа тонгойч. Онгон хайрхны өмнө дам болох мухар булгийн даваа өөд дөтлөөд хөтөлгөө морьтой ганц хүн яаруухан гэлдрүүлэн. Шодон цавдар морь унаж жижигхэн хул морь хөдөлсөн 40 орчим насны тэрээр бүсэндээ хурц сүхийг хөндлөн хавч байлжээ. Өвөлдөн лус хөлддөг гэдэг. Давааны ихнээс ташуурын жаахан ярга авчихад ер нь яавал гэж. Тэгээд ч би ямар ёс мэдэх биш. Ёр халтна л гэж байхгүй. 7 баримын нэг ташуур төлгнөөс өгчгөн. Энэ хавар хэдэн хонтой болохгүй бол ер нь гориггүй дэх шүү. Хэмээн боцоор шогшох энэ нэрийг цанилэг гэх үлээ. Тэр шуудхан явсаар мухар булгийн давааны оройдох хэсэгхэн ханан хаданд хүрч дөрөө мултлав. Энд хавтал багхан ургадаг гэж дуулсан чухам хаахна юм болоо. Цанилэг ийм бодох зууртаан морин тушиж орхиод ойр тойрноор хэсэг алхав. Тэр үнэндээ буруу дуулаагүй ажээ. Давааны оройд ургасан цөвтөр яргааг олоод харчихсан тэр. Цанилэг инээд алдсаар хормойгоо шууж сүхэн барьсаар яргаан дэргэд хурч очив. Заавч арай дөмгнөөс нь 3-ыг огтолцоход лавта 20-д ташуур гарчихвээ. Тэгсэн байхтаж цанилэг хүү 20 хонтой болчихно гэсэн үг. Аманда энэ шивнсэн ир алга өдөө нулимад сүхэн далав. Гэтэл яг энэ мөчөд хархан талд нь нохой гянах мэт чимээ гархан тэр. Айхгүй ч айгүйгч болсон цанилэг бондгос хитэл цочсоор эргэж харлаа. Үнэхээр нэг том шар нохой хэдийдээ чим хажууханд нь ирээд хэвдсэн байхаж. Үзвээс их л зөнөж хөгшөрсөн болов уу гэмээр уг нохой хэлэн унжуулж хэсэг хэвтээд цанилгийг харж гаслантайгаар гянав. Оо мо годраг хүн цочоож орхилоо гэм.
Жовч! Гэсээр өнөөх шар нохоо өөд чулуу авч нүүлгэв. Гэсэн ч хөгшин шар нохоо огтоос хөдөлсөнгүй. Халуун зун байх мэт амаа ангаалгаж хилэн унжуулаад айхлан хэвтэх ажээ. Цанилэг нохоог тэр чигт нь орхихоор шийдэж эрд зүхэн дээр гэгчин далаагаад нэгэн бут яргаан үндэс рүү тас буулгачихсан тэр. Хөлдөө яргаанд туссан сүхэ хан хийж дуурайд халтрах ажээ. Хальсан л хууларснаас өөр зүйл болсонгүй. Гэсэн ч цанилэг ажирсангүй гар өдөөгөө дахин нэг нулимад цавчиж эхлэх нь тэрэ. Түүний сүхний тасгих дуу хаддыг цуурайтуулж үргэлжилсээр. Хэдэн хондон залж орхиод дөнгөж ирсэн цэрэн гэрийн баруунаас суугаад халуун цай хойчилж суун. Дэжид охин өдөөгөө харж их л санаа чилсэн байртайгаар "Чан нохоо эргээгүй вэ зохин минь? Нохоо боргоод юр болох биш. Муу ижийн сэтгэл зовоод" гэж хэлээд тогоонд буцлах багхан бүхэл махыг зөөлөн хөдөлгөв. Цэрэн тэгт нь айдуухан инээмсэглээд "Үгүй дээ ижийн минь, чон нохоо үзэгдсэнгүү. Энүүхэн өмнө ганц үнэг гүйж явна лээ. Асар маань тэрийг хараа биз" хэмээлээ. Төдөлгүй эх охин хоёр хамтдаа суугаад ууран савсах халуун махнаас тавааран огтлно. Тэн суудал цэрэнгийн чихээр нь хатуулах мэт болж ямар нэгэн төмөр хангинах мэт чимээ сонсогдоод ирэхэн тэр. Охин багхан царай бараалгаад чихээ дарлаа. Үүнийг нь ажигласан дэжид гайхах мэт охиноо ширтэн. Гэтэл цэрэн "Ижи, та дуулж байна уу?" хэмээн аярхан шивнэлээ. Нар хэдийнэ далд орж үдшин бүрий өвч нөмөрчээ. Хөдөлгөө болох хулан мориндон багсаатал яргаа ичсэн цанилэг хоёр бор гэрийнхэн гадна ирж багтайхнаар дөрөө мултлаа. Тэр их л додгор байх бөгөөд тээжирсэн яргаа моддыг газарт буулгаж шидчихээд гэр өдөөгөө таагалцтал алхасаар орлоо. Өвлийн жаварт өдөржин алгадуулсан түүнийг ороход өмнөөс нь халуун галын илч пүг хийтэл нөмрөө давхан тэр. Гэрт дулаан хийгээд нэн тайван амгалан ажээ. Эхнэр чанцлан тулганыхан өмнө суугаад дээлийн цоорхоо хөвөрдөх бол хоёр хүн хоймроор зулаад хэдийнэ хэвтсэн байх үлээ. Цанилэг малгаан авч тавих зуурт гэрийн баруунаа гарч суугаад таатайхан инээмсэглэн. Тэгснэн эхнэр өөдөө хараад "Үнэ юм байна хөө. Мухар буулгийн ихэнд яргаатай гэлцдэг. Муу өвгөн чинь багада 20 хон болчих юм аваад ирсэн шүү" гэж их л ажил бүтээсэн хүний байртайгаар ярина. Эр нөхөртөө хоол цайг нь дөхүүлсэн чанцал харин дуугарсангүй уртаар санаа алдаад бодолд автлаа. Цанилэг дэгт нь их л янз муутай ай үзүүлээд "За чи чинь бас яагаад ам бөхөлчих вөө? Яаж орхисон юм бас?" гэж хэлмэгцэн аягтай халуун шөлнөөсөн шоржгонтол сорлоо. Чанцал эр нөхөр өөдөөгөө их л тогтож харна. Тэр цаанаал нэг тавгүй байх мэт ажээ. Тэрээр "Та чинь яасан болчмгүй юм хийж явдаг юм бэ? Хууччул хоосон үг хэлэлцэхгүй л бах. Энэ онгон хайрхныг ихээхэн догшин гэлцэж зэрлэг сонгонд нь ч гар хүрдэггүйсэн. Унаж төрсөн ус нутгаа мэдмэрсэн дээ" хэмээгээд өнөөх цоорхоо дээлэн цойлдож эхлэв. Цанилэг дуугарсангүй хэсэг суулаа. Тэр хоймроо унтах хоёр багхан хүүгэн харж айдуухан инээмсэглэн. "Чанцал минь дэмий үг хэлэх гэж. Хангайн буян бидэнд хоол болохдоо л болно. Би сайн гуйж байж авсан шүү." Ийн хэлсэн цанилэг тоонуудоо харж ямар нэгэн зүйлийг амандаа гөвтнөн. Яг тэрхэн мөчөд нохоо уйлах мэт дуун гаслан таяа сонсогдхон тэр. Цанилэг яагаад ч юм биеинд нь хүйтэн чихүүдээс хургаж өөрийн ирэхгүй шилгээлээ. Дуг нойрондоо хэдийнэн автаад байсан цанилэг гэнтэл нэг ёрын дуг сонсоод сэрчгэн тэр. "Юу вэ?" Цанилэг чимээ чагнасаар хэвтэн. Гэтэл гэрийнхэн хаяанд нохоо уйлах мэт болов. "Манай хоёр нохоо ингэж муухай уйлмааргүй юм. Арай өдөр үзэгдээд алга болсон өнөө хөгшин шар нохоо араас дагаад ирчгээгүй байгаа да. Ер нь тийм л болж таарлаа. Муу уйлаа гэж. Гүй тийм бол манай хоёр өдөд бариад идчихмээр л юм." Төнийг ийм бодож атал гэрийнхэн гаднаас ямар нэгэн зүйл самардаад эхлэх шиг болов.
Цанилаг аажуухан өндийгөө цуулаа. Эхнэр хүүхдүүд нь намгүм унтацгаахаж. Харин гэрийнх нь баруун хуяанаас нохоо самардаад ухаад байх шиг сонсогдсоор байв. Тэр хэсэг суугаад гарахаар босов. Тэгтэн зэрэгцээд өнөөх чимээ намгүм болчихон тэр. Тэгснэ түрүүний уйлах мэд чимээ дахиад л сонсогдоод ирхэн тэр. Энэ удаад уйлах чимээ аажуухнаар хувирч хүн уйлах мэт болоод ирлээ. Үүнийг сонссон цанилагийн хамаг биеийн л арцаагаад ирэх шиг болов. Үнэхээр хүн уйлах ажээ. Уйлах уйлахтаа бүр сөнг бүдүүн хоолоогоор ихэр татсаар хэнгэнтэл уйлж байх нь тэр. Энэ одоо юу гэж вэ? Өвлийн хар хүйтэнд ямар амтны хаяанд ирээд гүй арай гэж бодсон цанилаг яах ч учраан олохгүй эхнэр хүүхдэн ээлжилж харсаар сууна. Зол болж тэдэн 50 унцаар байхажээ. Цанилаг энэ удаа гарыг гэж бодож зүрхэлсэнгүй. Тэр шуудханд азарган нэхий хөнжилдөөн шургаад хоёр гараараа чихээ тагалсаар нам хэвтчихэн тэрэ. Гэсэн ч өнөөх ёрын дуу гарынх нь алгыг нь нэвтлэх мэт болж үе үе сонсцоор. Өвлийн урд шөнө нэг л мэтгэд барагдаад ээлжид өглөө айлчилжээ. Хэдийд хэрхэн унтснаач үл ухах цанилаг саялныг нүдэ нээлээ. Одоо эргээд бодоход урд шөнийн явдал зүуд төдий байсан санагдана. Эхнэр нь хэдийнэ боссон бололтой гэрт халуун дулаан ноёлож тогоон дээр ямар нэгэн зүйл боргон боцлох чимээ сонсогдно. Тэр аажуухнаар толгой эргүүлж гэр доторхон харлаа. Хоёр хүн унтсан хэвээр. Харин эхнэр чанцлан тулганыхаа өмнө суугаад нус нулимстайгаан холилдсон байхажээ. Үүнийг нь хараад ихэд гайхсан цанилаг ухсхийн өндийгөөд "Чи чинь хар өглөөгөр юундаан муу ёрлож усан нүдэлдэг хүн бэ? Яав, юу болоо?" гэж айдуухан асуулаа. Чанцал нулимс дүүрэн нүдээр эр нөхөр өдөөгөн ширтэн. "Би танд эсгэллүү. Догшин газрын хишигт халтаад та өөрөө гараад харалт." Гэхэн тэр. Эхнэрийнх нь энэ үг цанилагийн дотрыг уурах мэтэл сонсогдов. Гадаа юу болоо бол гэхээс тэр ихээр тавгүрхэж дээлэн хагас дутуу өмсөд угсхийн гарлаа. Ата таван тэнгэр минь юу болгоно энэ вэ? Энэ дуу алдсан эр гэрийнхэн өмнө дөр хэсэг алхаад нэгэн дор зогсов. Тэдний чон барьдаг хар халтар гарз нохой нь хоолоогоо тас татуулаад үгсэн хэвтэн. Цанилаг халгалсаар нохоогоо ширтэж хэсэг зогсов. Ямар нэг араатан ирээд нохоог нь барьсан бололтой. Мөр үзүүл цасан дээр улаан зам татуулж хэсэг яваад гарц нохой нь нүд ансан мэт. Цанилаг нохооны цуус анх гарч эхэлсэн хэсэгт очив. Тэр буруу таагаагүй бололтой. Цасан дээр чон нохооны аль нь болох нь үл ялгагдах том мөр харагдана. Тэр мөрний эзэн нохооных нь хоолойг тас татчихад шуудхан л уяа шон руу явсан байхаж. Өвс тавьж өгөөд уйж хонсон хоёр морь нь хоёулаа үгсэн харагдана. Халаг. Цанилаг амандан үгэлсээр уяанд дөхөв. Мөн л хоолоогоо тас татуулсан хоёр морь цулбураараа уяаны хитснээс хагас дүүжлэгдээд талийжээ. Гэвч гай үгээр дууссангүй хотонд байх хонь ямаан нэлсэн 20-р малынх нь талаас илүү нь мөн л тийм болжээ. Цанилаг өөрийн ирэхгүй сөхрөн суулаа. Тэр яахаач мэдэхгүй тэн хэсэг сууснаа ихэд уурсаж хорсов бололтой угсгийж босоод гэр өдөөгөө гүйг шахам явж орхон тэр. Чанцал уйлсан хэвээр арга нь барагдсан харцаар цанилагийг ширтэж суун. Дөнгөж сайс ирсэн хоёр баг хүн юу болоод байгааг ойлгоогүйч түгшсэн харцаар эцэг их хоёроо ээлжлэн харсаар байхаж. Харин цанилаг ханын толгойд байх уртхар буугаан аваад дарь үрэл тэргүүтнэн их л яарвчлан зэхэж байлаа. Чанцал "Та чинь яачсан хүн бэ? Хайрхны эзэн хээрийн амтнаа явуулаа байлгүй. Цөөн боловч юм үлдлээ. Арай хоосорчихсангүй. Ингиж буу шийдэмдээ тулаад яана. Хоёр хүүгийн бодооч тэ." Хэмээн шивнэг шахам өгүүлэн. Гэвч уур хорслон аль хэдийнэ савандаан багтахыг байсан цанилагт эхнэрийнх нь үг өчүүхэн наалтсангүй. Тэр хар цагаан дуугарлгүй байсаар буугаан бариад гэрээс гарлаа. Түүний ард чанцал онгон хайрхан минь өршөө гэж шивнсээр үлдлээ. Багууд хэдийнэн өнгөрчээ. Өглөө гэрийнхэн гаднаас мөрхөөж гарсан цанилаг
уулын хярдамнан явсаар энэ хүргээд байв. Гэм хачин юмда. Ганц хөгшин шар нохоо ирээд хамаг малайг минь төвөөчгмээргүйсэн. Гэж бодох зууртаан цанилэг нүдэн том болгоод дороо нам зогсчихон тэр. Өглөөнөөс хойш дагсан мөрийг одоо харвал илтэд өөр болжээ. Нохооны мөр мэт байсан мөр одоо хөл нүцгэн хүний мөртөө адил болсон харагдана. Ата таван тэнгэр минь би ер нь юу хийгээд л явна та. Цанилэг энэ шивнээд шуудхан эргэв. Гэтэл яг түүний ард талд өнөөх шар нохоо жигтэй ихэн муухай уйлхан тэр. Цанилэг буугаан барьсаар аажуухан эрэглээ. Урд өдөр мухар булгийн ихэнд таарсан шар нохоо яалтчгүй л мөн байхажээ. Үнийг харсан цанилгийн өнөөхөл их уур хилэн нь өөрийн ирэхгүй дахиад л буцлаад ирэв. Тэрээр муухгүрэ чамаг одоохон гэж шивнээд буугаан ониллоо. Шар нохоо огтын ажиггүй хэвээр тэнгэр ширтэж уртаар уйлна. Буундуу нэгэнтээ тас хийлээ. Харин буундууны араас цанилгийн хоёр чихэн дүнгнэн шуугж нүд нь харанхуйлаад ирэхэн тэр. Цанилэг тогтож ядан говьсаар өөрийн ирэхгүй сөхрөн унав. Нохооны уйлгатун өнөөхөл янзаараа бүдэгхэн сонсогдсоор. Буундууг лавтай сонссон цэрэн охин хондон орхиод чимээ гарсан зүгт шогшууллаа. Тэр хэсэг яваад морины амыг татав. Түүний нүднэн шар нохой дагуулсан том хар морьтой хүн бүдэг бадагхан харагдана. Уг морьтон нэгэн газарт хэсэг эргэлдэн байснаа шар нохойгоо дагуулсаар цааш явж далд орхажээ. Харин түүний саяхан эргэлдэн байсан газарт ганц хүн хэвцээр үлдсэн нь цагаан цасан дээр тодоос тод харагдана. Цэрэн шуудхан л морион гуйдлаа. Цагаан цасан дээр улаан цус лавсан буугаад хайлан шингэжээ. Цээжин нэвт буутсан цанилэг арай хийж дутуу амьсгал татсаар тэнгэр ширтэж хэвтэн. Цэрэн охин мориносон яран буугаад түүнийг өндөлөх айдав. Гэтэл цанилэг охины нүд рүү эгцлэн ширтээд "Сэмбэ өвгөн. Гурван нүдтэй сэмбэ өвгөн байсан шүү" гэж дуулдах төдий шивнээд эцсийн амьсгалаа татхан тэрэ. Чанцал нулимсан талдарсан нүрэн нэгэнтээ шудраад тоонуудөгөн харав. Хэдийнэн үдэш болжээ. Тэрээр гэрийн баруунд суух цэрэн өөд царайчилсан байртай хараад "Дөөмн би бүр хилээд дийлээгүй юм. Ийм л юм болох гээд ер нь татаад байж тээ. Үхсний хойноос үхэлтэн биш." Хэмээснэн хоёр баг хүү өдөөгөн хараад хоолон зангирав. Цэрэнд хэлэх үг олдсонгүй хий дэмэл санаа алдаж мөн хоёр хүүг нь ажина. Тэгснэн "Чанцалагч орой болчихж би ингээд явъя та. Мо ижигийн минь санаан чилж суугаа. Маргааш эртхэн мордоод жалхаа ламд хэл дуулгаад хүрээд ирнэ би" хэмээвэ. Харин чанцал чимээгүйхнээр толгой дохиос өөрийг хариу болгож чадсангүй. Цэрэн охин бодол болсоор гэлдэрч явна. Өвлийн уртхан шөнийн төрөөч хэдийнэн ирээд өрмөл цагаан саран уулсын оройгоос тасарчээ. "Эцэг минь энэ их хайрхны эзэн болоод үлдэжтэй. Эргэлцээр явсан үнэн ачаа. Над хүртэл хишиг буйнан өгсөн болов." Бүсгүйг ийм бодсоор явтал охин минь нааширгийнх хахирган дуу хажуугнаас нь сонсогдож хамаг бодлыг нь үргэж орхихон тэр. Түүний морин хамраан сарталцуулан үргэх аж. Орчноос нэг мөр тасраад байсан цэрэн саял нэг сэхээ авч харвал холгүйхэн газарт хүн буюу сүүдрийн аль нь болох нь үл мэдэгдэх зүйл асар хурдтайгаар ойртож яваа харагдлаа. Тэр мориныхон амийг татаж зог туслаа. Үүнтэй зэрэгцээд түүний хажуугаар юу нь үл мэдэгдэх хоёр амтэн салхи татуулсаар шууган өнгөрч өнөөх сүүдэр мэд зүйлийн зүг довтолгон орхон дээр. Бүсгүй одоо л нэг сэхээ авч оюун бодлоо төвлөрүүлж эхэлжээ. Өөрийг нь дуудсан тэр зүйл эмгэн хүний дүрт үхээр байх бол өөрийг нь хамгаалж үхээрлүү довтолсон том хар чон мөн нэг нь шар нохой хоёр байх үлээ. Хар чон шар нохой хоёр үхээр эмгэний хоёр талаас нотон зүгдэж хар яр хийх нь улмаач тодрон сонсогдов. Харин үхээр эмгэн "Зайл хуухаас юм бэ? Чамтай нэгийг юм үзэндэ" гэж хашгирах мөртөө цэрэнгээс баг багаар алсран холдож байлаа.
Төдөлгүй чон нохоод хөөгдсөн үхээр нэгэн гүн жалга руу ороод бүрчиг хянар тасрав. Эргээд чон ногтож үзэгдсэнгүй. Харин залуу бүсгүй цэрэн нэгэнтээ санаа алдаад гэр өдөөгөө шогшууллаа. Ихүүд тохиож бүрлэж санилгийн уян дээр 5-6 морь харагдана. Энэ нь жалхаа ламтан тэргүүтээ ойр орчмын хэдэн эрс бүрлэчийн хойтхыг даахаар ирсэн хэрэг байв. Гэрт уншлаг номын дуу хангинаж арцны англин үнэр хангалана. Нутаг ойр насны 5 эр алга хавсарч сууцгаахаач. Жалхаа ламтан хэсэг болоод уншилгаан таслаж гэрт байгстыг тойруулж харсаар нүдэн бүлцүйтэл уйлсан чанцал дээр харцаан тогтоолоо. Тэрээр гарцаагүйгээр луус савдгийн хорлыг дууджээ. Хорлол нэгэн бид тохиогоод дуусах учиргүй байж. Бүрлэчийн сүүлийн амьсгалыг авахд цуг байсан хүн үлдсэн халуун бүлийг нь аварчдээ. Одоо инхээр Сэмбэ дарахны ганц охин цэрэн болж л таарвууда. Чанцал минь би хойдын зам мөрийг нь даана. Хойштон хайрхандаа залбирч яваарай. Ам хэлтрэх ёрол байсан хойно амьдрах арга нь олдноо гайгүй. Хэмээгээд алга зөмбөрлүүлэн нэгэнтээ залбирлаа. Гэрт байх ирчүүд бүгдээр BBC-г харж чимээгүй залбирцгаана. Харин тэдний дундаас 30 иргэм насны туранхай шар ир их л бодол болж байсан нь жалхаа ламтанд багхан ойртоод ламтаан тэгээд чухамдаан тэр охин ямар эд чадалтай хүн болж таарах нь энэ вэ? Манай хошуунд ч н одоо гүртэн төмрөл гэж дуулддагсан. Гэж хэлээд хариу хүлээж нүд савчилгүй ширтэн. Тэгтэн жалхаа ламтан багхан төвгшөх бололтой ай муутайхан халтхан өдөөсөнд хараад за лүндэм чи наад саваагүй зангаан багхан татаж болцоо охин. Үгийг хэзээ хаана хэлэх вэ гэдгийг тунгааж яв. Хэмээвэ. Саваагүй шар ир болох лүндэв ар шилэн маачсаар харагшаа багхан ухарч суув.